Одоо ганцхан улсаас би тоглол авч байгаа байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө одоо энэ эрчим хүчийг шийдчих юм бол ямар нэгэн нөлөөлөл харьяалгүй болж байгаа байхгүй. Усаа, бохроо, дулаана, тэгээ бусад цахилгаан хэрэглээнийхаа юмуд ингээ бүгдийг ингээд бие даасан байдлаар ингээд шийдчихлээр одоо нэг хинээс ч хараат тус байдалд болж байгаа. За бид энэ удаад ингээ Багнуур хотод ирсэн байна. Багнуур хотод энэ гэрэл хөдөлтааны төвийн үйлчлэгээний төв дээр нарны панелаас суйрлуулахаар ирсэн. Энэ маань болохоор урд нь өвөл манай энэ захиалагч хэрэглэгч маань болохоор 15 кВт-ийн инвертер 30 кВт цагийн батарей суйрлуулсан байгаа. Тэгээд хэрэгжилж үзээд нэмээд бас нарны панелаас суйрлуулах гээд ирсэн байна. За би ингээд урд нь Sig Energy гэдэг энэ Moncable компанитай хамтраад бас өөрийнхөө үйл ажиллагаа явуулж байгаа объект төр батарей заа бараагаар тавиулсан. За энэ ямар учиртай юм гэхэлэр урд нь манай энд бас нэг хүчтлийн уналт ч юм уу бас нэг гэмтэл гараад энэ тог цахилгаанд тасардаг юм асуудлууд байсан. Тэгээ манайх ч бас дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас бүх юм цахилгаанаар шийдэгддэг болсон. За интернет, за энэ кассын машинууд хэрэгжилж байгаа ерөөсө бүх юм маань ерөнхийдөө одоо цахилгаан болчихлоо. Тэгэхээр ерөөсөө ингэ цахилгаан тасрахлаар бид бүх ингэ сандралд орчдөг. Ямар нэгэн үйл ажиллагаанууд манд бүгдээр ингэ зогсчдөг. Тэгээд үндсэндээ яг бид нар урд нь шийддэг арга нь болохоор энэ жижиг оврын 5 кВт, 6 кВт, 3 кВт гэсэн одоо ийм бензин моторуудаар, генераторуудаар тэр болгоно шийддэг байсан. Тэгээд тэр нь бас нэг бэлэн биш учраас ингээд суурлуулж морилуулахад бараг 20-30 минут зарцуулдаг. Тэр хугацаанд ингээд үйл ажиллагаа тасалддаг, хүмүүс буужигнадаг ийм байдалтай байдаг байсан. Тэгээд тэрийг бас нэг шийдэхин тулд бид нар том амрыг генератор судалж үзлээ. За тэгээд ерөнхийдөө хамгийн төгс хувилбар нэг гэх юм уу одоо шинээр гарч байгаа энэ технологи, сэргээгдэх эрчим хүч нараа ашиглая тий гэдэг үүднээс энэ Moncable компанитай хамтраад энэ Sig Energy гэдэг энэ сэргээгдэх эрчим хүчийг судалж байгаад хамтарч ажиллаад тэгээд энэ одоо гэрээгээ 2 хүч шаттай хийлээ л тий. Тэгээ эхний ээлжинд бид нар за ямар ч гэсэн батарейгаа тавиулъя. Тэр батарей маань угаасаа дан батарейгаар ажиллахгүй, инвертер, гитвэ эдэр гэдэг туслах тоонууд хөрөмжөд орд юм байна. Тэгээ энийгээ шийдээд өсөн одоо энэ төвийн эрчим хүчнээсээ батарейгаа цэнэглээд тэгээ ямар нэгэн сандрал айц байхгүйгээр тэгмэл секунд буюу тог тасарж байгааг мэдрэхгүйгээр ингэж холбогддог. Ийм юм байдгийн байна гэж ингээд судалсны үндсэн дээр энэ компанитайгаа хамтарч ажиллаа тавиулсан юм аа. Тэгээ энийгээ бас туршилтыг хийгээд 17-оос 21 цагийн хооронд хамгийн их хэрэглээтэй болдго юм байна. За тэгээд энэ хэрэглээг бас төлбөрийн хувьд үнэтэй болдго юм байна. Тэгээ хэрэглэгч их болоод ирэхээр хүчтэл унах юм асуудлууд гардаг юм байна. За энэ хугацаанд бас бид нар зөвхөн одоо нэг хоригдлуулсан батарейгаараа бас бусад одоо нэг асуудал үүсгэхгүйгээр одоо энэ тог тасарч болохгүй одоо тийм тоног төхөөрөмжөндөө бас цахилгаан системээсээ салгаж байгаа батарейдаа ингээ холбоод ингээ туршилтуудыг хийгээд одоо сүүлийн 3 сар ингээ явчлаа. Тэгээд одоо ингээ 2 дахь үе шатны маань ажлууд эхэлж байна. За 2 дахь үе шат маань яах вэ гэхээр бид нар энэ солар панелуудаа тавиулъя. За тэгээ энэ панелуудаа тавиулснараа өөрснийхөө одоо энэ батарейг тавиулсан батарейгаа цэнэглэх юм байна. Тэгээ дээрээс нь шууд өдөр байнгын асаалттай байдаг, хэрэглээтэй байдаг. Энэ цахилгаан хэрэглээнүүдээ бас шийдэх юм боломжтой болж байгаа юм байна. Тэгээ одоо яг манай 2 дахь одоо үе шат үргэлжлээд явагдаж байна. За тэгээд ямарсан эрчим хүчээ нэгдүгээр тэмнэх, хоёрдугаар сэргээгдэх эрчим хүчээ ингээд ашиглаад бас ирээдүйд өөрсөндөө бас давуу байдал олох гэдэг юм уу, аюулгүй байдлаа үндсэндээ хангаж байна л гэж үзэж байна. За энэ олон компаниудыг бас судалсан, олон газруудаар явж зүгээр судалгаа хийлээ. Нэг цааштай нэг харилцаа холбоотой байх, энэ сервисийг хариуцах тий гэмтэл учирлаа гэхэд ингээд хариуцлагатай ирээд засаад өгчдөг. Дээрээс мэрэгжлийн зөвлөгөө тусалцаануудыг өгдөг. Тэгээ ийм компанитай хамтарч ажиллая гэдэг үүднээс Moncable компанитай хамтарч ажиллаж байгаа юм аа. Тэрнээс бол одоо энэ Монголын зах зээл дээр бол маш олон төрлийнхөө орж ирж байна. Хуваарийн хүмүүсийг оруулж ирж байна. Бид нар тэгсэн өөрсдөө хятадаас бас авах боломж бол байдаг юм байна. Гэхдээ хамгийн гол нь энэ маань өөрөө мэрэгжлийн яг хүмүүсээр бас ингэж хийлэхгүй бол тэгээ ард нь өчнөө олон одоо хөрөнгө санхугаараа бас хохирох энийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Тэгээ ийм байдлууд бас үүсэх хандлагатай юм бэл. Тийм учраас яг энэ мэрэгжлийн компаниудтай хамтраад бас 2 төлөхөөр 1 төлөв гэдэг шүү дээ, тийм зарчмын үүдэн дээрээс өнөөдрийн энэ бага хэмжээний хэмнэлт ирээдүйн бидний ашиг болно л гэж би бодож энэ мэрэгжлийн компанитай гэж хамтарч ажиллаж байгаа юм аа. За манай энэ суйрлуулж байгаа суйрлуултанд 500 Вт 14 ширхэг, 600 далттай 14 ширхэг нийт 2 групп
нарны панел суйрлагдж байгаа. Яагаад ингэж байгаа вэ гэхээр манай яг энэ суйрлагдж байгаа барилгын маань дээврийн хэсэг жижиг зай талбайтай. Тэгээ нийтдээ ингээд нэг 17 кВт шахуу үйлдвэрлэх хүчин чадалтай нарны хавтан суйрлагдж байгаа. Эхний групп маань болохоор 500 хавтантай 14 групп болж байгаа. Энэ маань болохоор нэг бас эн чинь бас 30 градустай суйрлагдж байгаа. Тэрний яаж байгаа вэ гэхээр бас 45-аар суйрлуулчихлаар өвлийн одоогоор бол гайгүй. Өвлийн нарны нэг доош ороод ирэхээр сүүдэр маань хойд панелын дээр тус учраас градусыг бас 30 болгож өгсөн байгаа. Тэгээд хойдлын 670-тай 14 ширхэг хавтан маань болохоор яг үндсэн 45 градусаар суйрлагдаад ингээд яг энэ барилгынхаа зай талбайг ашиглаад тэгээд үндсэн нөгөө манай инвертер маань болохоор 15 кВт инвертер байна шүү дээ. Тэрэндээ хүчин чадал гаарсан тангуудыг яг ингээд зохицоор нь шийдээд суйрлуулж байгаа. За энэ суйрлуулалтанд болохоор яг дээвэр дээр бид дээврээ гэмтэгтэнд бол суур бетонод ашиглаж байгаа. Суур бетон дээр доор нь ирмэн бас дэвсэж өгч дээврийн харцаас бас тусгаарлаад суйрлуулж байгаа. Ийм суйрлуулалт байна. Тэр нь болохоор хасванг. Тэ хасвангыг болохоор онгрид буюу би ч бас энэ хасвангийнхыг бас нэлээ бас судалсан л та. За эднийг болохоор онгрид буюу батарейг зөвхөн нөгөө нарны хавтан тавиад тэгээд нөгөө инвертерээр хөрвүүлээд ингээд шууд ашиглажтэй юм шиг тийм. Тэгээ эднийгээс бас туршлага судлаад эднийг болохоор нөгөө банкны үйл ажиллагаа явуулдаг учраас зөвхөн өдрөөр ажилладаг. Хэрэглээ нь болохоор нөгөө нэг зөвхөн компьютер банкны техник хангамжуудыг ашигладаг учраас бага хэрэглээтэй юм байлээ. За тэгээд эдний бас тавиулж исэн компаниуд нь бас судалж исэн. Эднийхээс бас зөвлөгөө авч исэн. Эднийх чинь нөгөө өдөр ажиллаад орой нөгөө амарчдаг учраас тогны хэрэглээ байдаг. 10 кВт-ыг тавиулсан гэсэн. 10 кВт-ийнх нь өндөр ачаалттай үедээ нэг 4 орчим кВт-ыг ашиглаад тэр үлдсэн олборлож байгаа эрчим хүчээ төв эрчим хүчээр шууд нийлүүлчихтэй байл. Багнуур дүүрэгт бол одоо өөр бол тавигдсан газар бол одоо байхгүйгаа. За манай бас нэг юунд бол энэ 670 ваттын тойл маань болохоор Айко брендийн ABC системийн тойл. Энэ ямар давуу талтай вэ гэхээр яг нэг талаараа гэрэл хороо араасаа гэрэл авах хийгдсэн байгаа. Тэр нь болохоор энэ илүү хөнгөн болж байгаа. Нүүрэн талдаа одоо ганжуулсан хаттай шилттэй. Тэгээ ABC гэдэг маань болохоор нөгөө цас бороо хэсэгчилсэн сүүдэр өртөл багтай гэсэн үг. Баг ер нь байхгүй гэсэн үг. Яг энэ дээвэр дээр зориулж суйрлагдсан. Жин нь бол хөнгөн болж ирсэн байгаа. Нүүрэн талдаа болохоор ямар нэгэн нөгөө дамжуулах хүчнүүд нүүрэн талдаа биш болохоор тэгэхээр нийт талбаагаараа гэрэл цэглүүлж хураах чадвар сайтай. Температурын хувьд болохоор хит халалт малалтанд өртөж үйлдвэрлэл багасна гэсэн тийм ойлголт байна. Хасагдчихээс нэмэх 85 градустай ажиллах чадвартай. Гэсэн одоо дэлхийд номер 1-т явж байгаа Айко брэнд суйрлуулж энд 14 ширхэг суйрлуулад энэ дээвэр дээр суйрлуулж 45 градустай 675-тай нь одоо энэ хойдлыг нэнд орж байгаа шүү дээ. Энэний маань суур бетон болохоор юм конус хэлбэртэй бас зориулаад бас энд хийлгэж байгаа. Дотроо 3 арматуртай бас даац юу авж байгаа. Ягаад ийм уртаар нь ингэж хийгээд байгаа вэ гэхээр энэ чинь жин бас нөгөө хүндрүүлэгч маягаар хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгээд хүндрүүлэгч хийгээд энэ ингээд уртаараа талбай өргөнтэй нэг жим талбай дээр тус нь ийм суурнууд байдаг л да. Хоёр хөлөндөө наан ингээд хийдэгцэн тус-тустай хөлнүүд байдаг. Тэр маань болохоор яг нэг цэг дээр дарж байгаа дээвэр чинь янз бүрийн хийцэлтэй байгаа. Нэг цэг дээр дарж байгаа даралтыг л ингэж хойрлж жоохон өргөн жигд нэлээ өргөн талбай дээр даруулах зорилготой ингэж хийгээд байгаа байхгүй. Гал зорилго маань энэ бас тэндээ байна. Тэр кассын машин компьютер хэрэгжүүлдэг тэр болж байгаа 15 хүнээс цаг очив. Тэг яг нөгөө самбараа томруулаад буцаад автоматуудад хамгаалж байгаа л кабелд ойдогч шүү дээ. Янзлаад доторхын сайхан янзлаа ингээ монтажлаад хийж тэр болгоных оролцох шаардлага байна. Тий. Одоо яг байгаа дээр нь 3 фаза хэмжээ авчихаар алин дээр нь хөгж байгаа юм бол тэрийг хөөж үзэл автоматуудаа хойрлоо өгч гэсэн. Тий. Ерөнхий нөгөө шугамнаасаа өөр хайрт юу татаал шугам. Дахиад өөр тэгэл тэрийгээ тоноглоод тэндээсээ тогоо өгдөг. Энд дээр нэмж өгөхгүйгээр. Тэгээ одоо ингээд үйлдвэрлэл ингээ харагдаж байгаа. Танаа хэрэглээ чи энэ төвийн шугам руу ингээ илүүдээ нийлүүлж байгаа. Тэгээд ингээд харангууд энэ график дээр чи нараараа 33.33 кВт үйлдвэрлэсэн байна шүү дээ. Тэнгууд эндээсээ хэрэглээ нь энэ ягаан өнгөтэй ингээ 20 хэдэн кВт-ийн хэрэглээнд авчиж. Тэнгууд илүүдлийн ингээ төвийн шугам руу нийлүүлж байгаа нь бас 20 хэдэн кВт явцсан гоц. Төвөөс авсан нь болохоор энэ
төвөөс нэг ийм авчаад батарей руугаа 13 киловатт нэг батарей шүн нэг өөрөө зэнэглэгдсэн байгаа шүү дээ. Зэнэглэхдээ ингээд хэрэгжилчиж тэгээд энэ хэрэглээ рүүгээ бас ингээд нэг 20 киловатт тэгүнгүүт нараар үйлдвэрлээд буцаагаад нийлүүлж байгаа дөвийн шугамнаас аваад хэрэгэлцээ хоёр чинь баг баланс бариад ячиж байгааз. Тийм байна. Тэгээ нэг батарейнаас болохоор энд нэг хэдэн киловатт авсан байна. Ингээд энэ дээрээ бүр ингээд өнгөр ялгаа гаргаж байна. Энэ дээр болохоор хэдэн цагаас эхлээд энэ дээр ингээд дарангууд хэдэн цагаас үйлдвэрлэж эхлээд одоо оргил дээр хийд байна. Ингээд гарчиж байгаа байхгүй. Наадах чинь болохоор нөгөө төвөөс авсан. Авсан. Энэ Аваад өөрөө экспорт. хаашаа явж өг гэдэг нь энэ хэрэглээ чи энэ ягаан байхгүй. Хэрэглээ рүү энэ авчиж дээшээ ихэнх нь болохоор шүн нөгөө батарей зэнэглэнд авчиж. Ингээд ерөөсөө ойлгомжтой. Тэгвэл нар чи ингээд шараар үйлдвэрлэлсэн. Тэгвнгууд хэрэглээ нь өрдөө энэ онготой хин төвийн шугам руу бас буцаад нийлүүлсэн байгаа байхгүй. Ямар ч мөнгө төлөх шаардлагагүй яг ингээд балансаа барьсан байна гэсэн үг байхгүй. Одоо энэ яг манай суурь улс яг төрлийн бүрэн хүчин чадлаараа. Тий, одоо нь 16.3 баг хэвчээ шүү дээ. Чи бараг ингээд тулцсан 16.1 гэдэг чинь бүрэн хүчин чадлаар одоо хэдэн цаг болж байна тий. Энээс хойш ингээд нар бүрийн талтаа гарталнаа чи бараг барина. Тэгээ ийм их илүү нийлүүлж байна. Хэрэглээ чинь нөгөө 4.85 киловатт л хүрч шүү дээ. Бусдын нэр төвийн шугам руу хийцсэн байхгүй. Толон дээрээ дарчгаар энэ чинь график гараад ирнэ. Энэ дээрээс хараад аль групп маань нэг хоёр групп гээд хоёр зураас тооц. Наатлын групп чинь нэг юм өөр, цаатлынх нь нэг өөр гэдээ ялгагдаад тусдаа зураг гараад ирнэ. Тэгээ энэ дээрээ хараад нэг хоёр дөрөв групп хийдэг байх. Одоо ингэ наашин зураас нь гүйлгээд оргил дээр нь тавьчихаар энэ нэм үлдүүлж байгаа. Тэгээ цагаа харж болно 10 цагт юм байсан байна. Одоо эндээс энэ 2 дугаар групп гэдэг чинь арын 670 ваттын тэгээ нөгөө 45 градусаар хийцэн арай өндөр ватттай толнууд байгаа шүү дээ. Наатлынх нь бага тэгээ 20 градус 30 градустай байгаа. Одоо арай бага үйлдвэрлэх гэсэн үг байхгүй. Тэгтэл наа чинь ер нь ингээд бүгдийн нийтлэлээр ингээд бодохоор одоо нарын байгаа ч бүх чадлын тооцоогоор 16.3 үйлдвэрлэх хэрэгтэй байхгүй. Тэгэж одоо 16.1 гэдэг чинь бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа гэсэн үг. Тий. Тэгээ энэ дээр ингээд харцгаар энэ дээр ингээд батарейнуудын цэнгийг өөрөө харчин тос үрдэн энэ дээр халуун дулааны градусын хүртэл гарна шүү дээ. Нэгээр нь дараад давхар хажуугаар нөгөө хэрэглээр үг чинь бас орж байгаа. Тэгээ тэрнээс гарч байгаа илүүдлээрээ батарей руу хийнэ гэхээр яг тэр илүүдэл нь хэр хэд вэ? Тэр хэмжээгээр зэнэглэгдэн. Тэгэхээр хугацаа нь янз бүр байна. Ер нь хурдан дороо төрчихсөн. За тэгээ гитвээ дээрээ дараад гитвээхээ үзүүлэлтүүдийг өөрөө харчиж болно те. Тус-тусдаа гүйдлийнх нь юу гараад ирнэ ампер хүчин чадал те. Энэ болохоор нь вольт буюу 200. Тийм тус үрдээ 3220 ингээд цаанаас ирж байгаа төвөөс ирж байгаа нь гарч байгаа нь вольтоор ампераараа хүчээр бүгд ялгаатай гараад ирнэ. Гур тус бүх хэмжээс чинь ингээд ойлгомжтой болж байгаа. Ингээд өөр дээр нэгэ дараа. Тийм яг зур энэ дээрээ дараа биччихсэн. Эдлийнх нь болохоор хэрэглээ юм байна. Эдлийнх нь болохоор үйлдвэрлэж байгаа. Тий. За аппликейшн аа. За ойлгомжтой ингээд боллоо. Манайх одоо ийм утыг тавьсан бол энэ жоохон ингэж ирээ сүйдэрлэх магадaltaй байсан юм тий. Тэгээд яасан. Энэ чинь ингээд одоохондоо зам бол хатгүй зөө. Өвөл нэг нар доошлоод ирэнгүүт энэ сүйдэж хоошоо сунаа гэвчтэй. Шүүсэг юм уу хий гэж жагаад. Дараад ураал гэсэн. Харин тийм байна. Ингээл үйл мүлдээ цаагаар гээд нар тий ачаад тий буугаал тэгэл юу ачингууд буцчих. Тэгээ яваад тийм байна. За сэтгэл ханамжуул яг энэ дээр энэ байгууламжийн дээр бол өндөр байна. Янзын сайхан хийсэн байна. Угаасаа ингэж гоё эмх зэгцтэй цэвэрхий хийд юм байна. Асуудалгүй сайхан хийд юм байна. Энэ өндөр нам момент харуулж байгаа тий. Бас нэг харагдахгүй үзмж талын юмнуудыг бас аюул сайн анхаарч хийж чинь тий. Энэ юуных дээр болохоор бүгдэн дээр нь бараг татвар хийсэн байна тий. Тий ингээд энэ хөндлөө ийм чагтан татвар байна тий. За өнөөдөр би өөрийнхөө одоо энэ үйл ажиллагаа явуулдаг одоо барилгынхаа эрчим хүчийг шийдэхин тулд 16 кВт-ийн 28 ширхэг энэ нарны хавтанд тавиуллаа. За тэгээд Sig Energy-гийн 30 кВт-ийн батарей, инвертер, гитвээ гэсэн ийм тоноглоодыг ингээд бүрэн гүйцэтээр ингээд тавиуллаа. Тэгээд
сэтгэл маш өндөр байна. Маш одоо энэ байгууламжийг их эмх зэгцтэй цаашд ашиглалтын хугацааг нь уртсахын тулд энэ тулгуур бетон эднэрийг маш сайн хийд юм байна. За энэ нарны хавтангийн бас энэ аюулгүй байдлыг бодож нөө байшин барилга дээр хийгдэж байгаа учраас энэ салхины хүч мөчийг тооцоолж бас хийсэхгүй байх тал дээрээс энэ бэхлэгээ аюулгүй байдлуудыг нэлээд өндөр түвшинд хангаж хийд юм байна. Тэгээд сэтгэл ханамж бол маш өндөр байна. Маш сайхан хийсэн байна. За одоо тэгээд сая би өөрөө бас шалгаад туршиж үзлээ. Тэгээд цаашдаа энийгаа ингээд 100% сэргээгдэх эрчим хүчээ ашиглаад явъя гэж бодож байна. Ер нь бол цаашдаа нэг өргөдөх байдлаар өшөө бид нар ингээд сэргээгдэх эрчим хүчээ төлхөө ашиглая. Өшөө энийгээ цааш нь нэмээд өргөтгөөд өөрсдийнхөө үйл ажиллагаанд тохируулаад ингээд баг багаар ингээд нэмээд явах юм бодолтой байгаа. Тэгээд энэ баг хамт олонтой бас ажлын амжилт хүсье. Тэгээд энэ нэрчээрээ энэ олон хүмүүсийг одоо эрчим хүчний ямар нэгэн бусдаас хамааралгүй байгалийнхаа сэргээгдэх нар салхийг гэж ашигласан эрчим хүчийг ашиглаж улс орондоо төгсөн нэмэртэй байгаасаа гэж уриалж байна. Баярлалаа. За ингээд энэ удаагийн Багнуурт ирсэн суйрлуулалт маань амжилттай хийгдэж дуслаа. Захиалагч маань бас сэтгэл маш өндөр бэлтлээ. Энэ захиалагчийнхаа сэтгэл өндөр байгааг бас сайхан байна. За ингээд дараагийн суйрлуулалт маань Гоолтой аймагт байгаа. Одоо бид тийшээ зорно. Сэргээгдэх эрчим хүч, Сэг Энержи Монголд